Хичээлийн шинжил эхэлж буй толбогдуулаад Чехэд суршаад удаагүй байгаа сургууль цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг эхчүүдтэй энэ хичээлийн жилд тохиох чухал өдрүүдийн талаарх мэдээллийг хүргэе. Хичээлийн шинжилд бэлдэх өдрүүд. Чех улсад ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хичээл манай Монголынхтай адил жил бүр 9 дугаар сарын 1-ээс эхэлдэг. Хичээл эхлэхийн өмнөх 7 хоногт буюу 8 дугаар сарын сүүлийн 7 хоногт хичээлийн шинжилийн бэлтгэл ажлыг хангахаар сургууль цэцэрлэгийн багш удирдлагууд ажилдаа ордог. Энэ үеэр эцэг эхчүүд тэдэнтэй биечлэн уулзах боломжтой бөгөөд өдрийн хоолны төлбөр тооцоо хийх, өдрийн хоолны карт авах зэрэг ажлыг амжуулдаг. Мөн энэ үеэр анги дэвших шалгалтандаа унсан хүүхдүүд дахин шалгалтанд орох боломжтой. Хичээлийн эхний өдөр. Энэ жилийн хувьд 9 дугаар сарын 1 амралтын өдөр таарч байгаа учраас хичээл 9 дугаар сарын 2-ны даваа гарагт эхэлж байна. Чехэд хичээлийн эхний өдөр шууд эцэг эхийн хурал болдог бөгөөд хүүхэд нь ямар насны хэддүгээр ангийн сурагч болохоос хамаарат эцэг эхийн хурлын болох газар үргэлжлэх хугацаа харилцан адилгүй байдаг. Хурлын үеэр бага ангийн сурагчдын өдөр өнжүүлэхийн бүртгэл хийгдгээс гадна өдрийн хоол болон бусад сургалттай холбоотой төлбөр тооцоог хийдэг. Өдрийн хоол болон өдөр өнжүүлэхийн үйл ажиллагаа гол төлөв хичээлийн 2 дахь өдрөөс эхэлдэг. Ангийн хурал ба дуулангийн бүртгэл. Ихэнх сургуулиуд хичээлийн шинэ жилийн эхний 2-7 хоногт багтаад тшидний сүүска буюу ангийн уулзалт бидний хэлж заншснаар эцэг эхийн хурлыг зохион байгуулдаг. Энэ уулзалтаар багш тухайн хичээлийн жилийн хөтөлбөрийг эцэг эхчүүдэд танилцуулж, сургуулиас гадуурх арга хэмжээ, аяллаа хөтөлбөрийг авч хэлэлцдэг. Мөн 9 дугаар сарын эхнээс 10 дугаар сарын дунд үе хүртэл клуб дуулангуудын бүртгэл үргэлжлэнэ. Сургууль бүрийн хувьд клуб дуулангийн төрөл болоод төлбөр харилцан адилгүй байдаг тул энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эцэг эхчүүд ангийн уулзалтын үеэр багшаас асууж тодруулах нь зүйтэй. Намрын амралт ба олон нийтээр амрах тэмдэглэлт өдрүүд. Жил бүрийн 9 дугаар сарын 28, 10 дугаар сарын 28-нд Чех улс даяар амардаг. Учир нь 9 дугаар сарын 28 Чехийн төрөлт улсын баяр Гиген Вацлавын өдөр бол 10 дугаар сарын 28 нь Чехословак улс тусгаар тогтносны баярын өдөр юм. Энэ жилийн хувьд 9 дугаар сарын 28 нь Бямб гарагт тохиож байгаа тул хичээл сургуульд ямар нэг нөлөө үзүүлэхгүй, харин 10 дугаар сарын 28 нь даваа гарагт тохиож байгаа тул энэ өдөр хичээл орохгүй. Үргэлжлүүлээд 10 дугаар сарын 29-30-нд сургуулийн хүүхдүүдийн хувьд намрын амралт болох юм. Нээлттэй хаалганы өдрүүд. Жил бүрээ 11-ээс 1-р сарын хооронд шат шатны боловсролын байгууллагуудын нээлттэй хаалганы өдөр болдог. Үүнд 4, 6, 8 жилийн гимназиуд болон тусгай ахлах сургуулиуд, мэрэгжлийн сургуулиуд, мөн ихтэй сургуулиуд багтана. Хэрэв та хүүхдэд дээр дурдсан төрлийн сургуулиудад оруулахар төлөвлөж байгаа бол энэ үеэр сонирхсан сургууль дээрээ заавал очиж танилцахыг зөвлөе. Сургууль бүрийн нээлттэй хаалганы өдрийн хуваар харилцан адилгүй байдаг болохоор та бүхэн сонирхсан сургуулийнхаа вебсайтаас хуваарийг нь шалгаарай. Авьяас чадварын шалгалтын эцсийн хугацаа. Хөгжим, бүжиг, урлаг, уран сайхан, спортын чиглэлийн тусгай ахлах сургууль болон гимназид орох сурагчдын бүртгэл авьяас чадварын шалгалтын сүүлийн хугацаа 11-р сарын 30-нд байдаг юм байна. Тиймээс энэ чиглэлээр хүүхдэд сургуульд оруулах гэж байгаа бол онцгойлон анхаарч бэлтгэлээ базаагаарай. Өвлийн амралт. Чехэд зулсаар шинэ жилийн баярыг дайруулж сургууль цэцэрлэгийн өвлийн амралт болдог. Энэ хичээлийн жилийн хувьд 12 дугаар сарын 23-наас 1-р сарын 3-ыг дуустал өвлийн амралт үргэлжлэнэ. Дунд сургуульд элсэгчдэд тавигдах шаардлага. 1-р сарын 1-нд 4, 6, 8 жилийн гимназиуд болон тусгай ахлах сургуулиуд, мэрэгжлийн сургуулиуд элсэгчдэд тавих шаардлага тодорхойлж вебсайттаа нийтэлдэг. Сургууль бүрийн хувьд уг шалгуур нь харилцан адилгүй байдаг тул та бүхэн сонирхсан сургуулийнхаа вебсайтыг энэ үеэр шалгаарай. 1-р улирлын дүнгийн хуудас, улирлын хагасын амралт. 1-р сарын 30-нд хичээлийн жилийн 1-р улирлын дүнгийн хуудсыг сурагчдад олгох ба зарим сургуулийн өдөр эрт тардаг. Харин 1-р сарын 31-ний баасан гарагт хагас улирлын амралт гээд нэг өдөр амарна. Хаврын амралт. Сургууль цэцэрлэгүүд 2 эсвэл 3 дугаар сард хаврын амралт гэж 7 хоног амардаг. Аймаг дүүргээс хамаарат хаврын амралтын хуваар харилцан адилгүй байдаг тул тодорхой мэдээллийг сургууль цэцэрлэгүүд дор бүртээ эцэг эхчүүддээ өгдөг. Ахлах дунд сургуулийн элсэлтийн бүртгэл 4, 6, 8 жилийн гимназиуд болон тусгай ахлах сургуулиуд, мэрэгжлийн сургуулиудын элсэлтийн бүртгэл 2 дугаар сарын 1-ээс 3 дугаар сарын 1-ний хооронд үргэлжлэнэ. 2024 оны ихээр энэхүү бүртгэлд зориулсан шинэ онлайн систем ашиглалтанд орсон. Урд нь сурагчид 2 сургуульд бүртгүүлэх боломжтой байсан бол дээрх систем нэвтэрснээр 3 сургуульд бүртгүүлэх боломжтой болжээ. Цэцэрлэг болон 1-р ангийн бүртгэл. Чех улсад 3 нас хүрсэн хүүхэд цэцэрлэгт элсэн орох хууль ёсны эрхтэй болдог. Гэхдээ 3-аас 5 насны хооронд сайн дурын үндсэн дээр цэцэрлэгт хамрагддаг бол 5 настай хүүхдүүд сургуульд орохын өмнө 1 жил,
цэцэрлэгийн бэлтгэл ангид заавал явах ёстой. Цэцэрлэгийн бүртгэл тухайн дүүргээс хамаарат 4 эсвэл 5 дугаар сард болдог бөгөөд тухайн цэцэрлэгийн харьяаны дүүрэгт оршин суугчид давуу эрхтэйгээр хамрагддаг. Бэлтгэл ангийн хүүхдүүдийг дараа жил нь сургуульд ороход бие болоод сэтгэл зүйн хувьд бэлэн эсхийг тогтоохоор шалгалтанд хамруулдаг. Гадаад хүүхдүүд хэлний бэрхшээлийн улмаас сургуульд ороход бэлэн биш гэж тодорхойлогдох тохиолдол цөөнгүй байдаг бөгөөд энэ нь хэвийн үзэгдэл юм. Тиймээс энэ тохиолдолд хүүхдээ бэлтгэл ангид дахин 1 жил явуулахаас санаа зовох хэрэггүй бөгөөд харин ч эсэргээрээ хүүхдийн чинь хувьд ач тустай алхам болох талтайг анхаараарай. Чехийн боловсролын тогтолцоонд хүүхэд 6 наснаас эхлээд 9 жилийн боловсролыг заавал эзэмших ёстой гэж заасан байдаг. 1-р ангид орох хүүхдээ эцэг эхчүүд 4-р сард багтаан сургуульд биеэр очиж бүртгүүлдэг. Сургуулиуд бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг вебсайтаа байршуулах үүрэгтэй байдаг тул эцэг эхчүүд хэрэгтэй мэдээллээ шууд онлайнаар авах боломжтой. Улаан өндөгний баярын амралт. Улаан өндөгний баяраар Чех улс даяар амардаг 2024-өөс 2025 оны хичээлийн жилийн хувьд Улаан өндөгний баярын амралт 4-р сарын 17-ноос 21-нд дуустал үргэлжилж хичээл 4-р сарын 22-ны мегмаргааргаас эхэлнэ. 5-р сарын амралтууд жил бүрийн 5-р сарын 1-нд хөдөлмөрийн өдөр, 5-р сарын 8-нд ялалтын баяраар Чехэд бүх нийтээр амардаг тул сургууль цэцэрлэгч мөн амарна. Хүүхдийн баяр. Чех улсад 6-р сарын 1 буюу хүүхдийн баяр нь албан ёсны амралтын өдөр биш хэдий ч энэ өдөр ихэнх цэцэрлэг сургууль урлаг соёлын арга хэмжээ эсвэл аялалд явах зэрэг тусгай хөтөлбөртэй байдаг. Хичээлийн сүүлийн өдөр. Энэ хичээлийн жилийн сүүлийн өдөр 6-р сарын 27-ны баасан гарагт таарах юм. Энэ өдөр сурагчид жилийн эцсийн дүнгийн хуудасаа хүлээн авна.